өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энд тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадан тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэж хамтдаа тэрэг хатаа нэстэггүй нааш ирж юм бог шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг итгэж тийм байна ямар гоё юм бэ Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлж байна. Шинэ өдрийн мэнд төргий. Өнөөдөр нэстэггүй бит хоёр зураг зурхаар шийдсэн. Ямар зураг, юуны тухай зураг зурах вэ гэх юм бол бид хоёр дуртай удирдлагын тухай зураг зурх гэж байгаа. Нэстэггүй чи ямар удирдал дуртай вэ? Би юу? Намар дуртай. Намар яагаад гоё вэ гэхээр бүх ингээд навчнууд бүгд яг энэ шиг өнгөтэй болцдог. Тэгэл ингээд хийсэл тэр нэг гайрагдаг байхгүй юу? Надад намрын юунд таалагддаг гэж? Надад намар гоё мод шарлаад, улаарад, ногоороод модыг маш олон өнгөөр харж болдог болохоор би намрын мод шарлахад нь дуртай. Гэтэ би намар хүүтэн болдог болохоор дургүй. Харин би шиг тийм ээ зуны өдрөг дуртай. Зун маш гоё дулаахан өнгөн гинцэг алагдаад тэгээд бас гадаа цаг агаар маш гоё байдаг болохоор би дуртай байна. Гадаа зөндөө тоолж олдог байхгүй юу зон. Тийм. Би тэгэхээр зуны өдрийн тухай зураг зурнаа. Найзуудаа та нар ч гэсэн өөрсдийнхөө дуртай өдрийг зураарай. Мэдээж зун нар байдаг. Намар ч гэсэн нар байгаа. Нэстэггүй. Чим там харандагаар зурхаар гоё зурж чадах юм болов уу? Би чадна. Гэтэ нэстэггүй. Чи маш гоё зурдаг штэ. Тэгээд яаж ингэ зурж сурсан юм? Зургийг уу? Тий? Зургийг би яаж гоё зурж сурсан юм бэ? Шүдэрхээ. Чи харин яаж ингэж ухаантай болсон юм бэ? Би тийм ухаантай гэж юу? Тийм ээ. Миний хувьд чилээ хамгийн ухаантай нэ. За. Тийм үү? Баярлалаа нэстэггүй. Чи тэгэж бодож байгаа болохоор би ухаантай хаа. Тэгвэл чи намайг гоё зурдаг гэж бодож байгаа болохоор би гоё зурд юм байна. Тийм гэж юу? Шүдэрхээ. Хөөе шүдэрхээ. Би чамд ярьж өгье. Яагаад би гоё зурдаг вэ гэхлээр би зурх дуртай учраас би байнга зураал байдаг учраас би сайн зурдаг болсон баха. Тийм үү? Хөөе нэстэггүй. Тэгвэл тийм ээ. Зураг зурхын юунд гоё байдаг юм бэ? Зураг зурхын нөө? Яагаад гоё гэж юу? Тийм. Зураг зурхлаар би хүсэж мөрөөж байгаа зүйлээ цаасан дээр буулгаж чаддаг. Тэгээ бас яадаг вэ гэхлээр намайг гоё зурхлаар маань найз нар маань намайг зөндөө магтдаг болохоор би зураг зурх үнэхээр дуртай. Тийм үү? Тэгвэл ч та гоё юм байна да. Тэ миний нөгөө нэг найр хүрээд байна. Найр хүрээд байна. Тийм. Шүдэрхэн чи зураг дуусахгүй юм уу? Би нөгөө нэг зураг харангаа зурх гэсэн чинь миний найр хүрээд байна уу? Оо, тэгээд яах юм бэ? Нэрээ нэстэггүй. Надад нэг гоё санаа байна. Ямар санаа? Би онтлаа. Харин чи миний зургийг гүгц зурчихдаг уу? Би зуны өдөр дуртай болохоор чи зун зураарай заяа. Тийм гоё санаа биш байна шүдэрхэн. Би яг унтах нэ. Оо, шүдэрхэн зорсон зургийг харъя. Оо.
Найзаа би танаас тань өөрийнхөө зорсон цагийг харуулъя. Дуусаагүй л энэ л та. Яасан бэ гэхлээр энэчнээ гоё юм нартай. Тэгээд юм хоёр модтай. Яаж байгаа гэхлээр эндээ сургуультай. Тэгсэн чинь тэгээ би бодож дуусгаагүй. Шүүдэрхний хартаа. Шүүдэрхний зорсон зураг. Ийм ганцхан ар зураал болоо. Өөр юу ч зураагүй шүү дээ. Ийм залхуу гэж болохгүй юу? Бид хийж байгаа юм аа. Дуусахгүй дутуу арих хийж болохгүй найзуудаа. Хэрвээ ямар нэг юм дутуу арих бол яах вэ? Ой шүүдэрхий. 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 Оо. Шүүдэрхий. Би чамайг унтаад ах юм бол би чамаа ухаантай найз гэснээ үгээ буцааж авлаа шүү. Өө шүүдэрхий. Шүүдэрхий. Чи зорсон зургийг хар л та. Би ийм их юм зорсон. Чи тэгсэн чи ийм жоох юм зурчаад таадахын хийсэн юмаа дутуу орхин гэдэг бол сайн зүйл биш ээ. Би ганцхан нар зурсан. Эсвэл чи гой зурдаг бас зураг туртай юм чи миний зургийг дуусчихвал да гуйж ийн. Шүүдэрхий. Тэр чи зуны үлэр дуртай чинь чи өөрөө зурх хэрэгтэй байхгүй юу? Шүүдэрхий. Би чамд нэг юм асууя заяа. За. Чи ямар тоглоомдоо илүү дуртай вэ? Тоглоомдоо юу? Би бамбар шараа тоглох дуртай. Бамбар шараа юу? Тий. За тэгвэл бамбарууш чинь хоёр хөлгүй байвал чамд ямар байх вэ? Хоёр хөлгүй байвал уу? Муу хааштай нисдэггүй. Тийм байгаа ч дээ шүүдэрхий. Хэрвээ чиний дуртай палац чинь талан байхгүй л ямар байх вэ? Талан байхгүй бас муухай би өмсөж чадахгүй штэ. Тийм байгаа ч дээ. Тэгэхээр шүүдэрхий зорсон зургаа чи дутуу орхиод ямар аливаа зүйлийг дутуу орхин гэдэг бол яавч сайн зүйл биш ээ. Тэгэхээр би өөрийнхөө зурж ихсэн зургаа өөрөө дуусгах хэрэгтэй гэсэн үг үү? Өө, амархан штэ нисдэггүй. Би тэгвэл өөрийнхөө зурсан зургийг өөрөө зурж дуусгах чадна. Би маш гоё цэцгс зурлаа. За тэгээ шүүдэрхий. Нэрээ бидний аав ээж маань бидэс Улааны ажил хийгэрэж даалгаж өгдөг тийм ээ. Тийм. Бид нэр гэр цэвэрлээрээ дүүгээ хараарай гэхэд нь дутуу хийвэл ээж аавд нь ямар байдаг байх нь вэ? Муухай байт юм байна. Тийм баад. Тэгэхээр ямарваа нэгэн зүйлсийг үргэлж гүйцэд хийж явах хэрэгтэй. Тэгвэл нэрээ нисдэггүй. Би нөгөө нэг заримдаа аягаа угаахаараа ээж намайг чи аягаа дутуу угаацсан мэн гэж тэгээд идэж шүү дээ. Бас хог шүүрдэсгээрээ ингээд шүүрж ягаад өөрийнхөө ингээд гიშгэж явж исэн газрын шүүрдэггүй явцсан мэт. Тийм үү. Дутуу бас хийсэн гэсэн үг тийм ээ. Тийм. Чамд аз жаргал бэлгэхийн тулд хэгч нар маань чиний бамбар шиг хөлтэй, гартай, бүх зүйлтэй бүтэн бүрэн хийж дуусгасан байхгүй юу? Яг чиний палажиг ч гэсэн хэгч нар маань хийхдээ бүтэн хийсэн учраас чи үүнийг өмсч болдог. Тэгээд энэ чамд аз жаргал бэлгэлдэг. Тэгэхээр яг стаах нь Альва зүйлийг хийхдээ заавал бүрэн гүйцэд хийх хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ ямар зан чанарын илэр байх нь вэ? Дуулууртай зан чанарын илэр Яг байна. зөв. Дуулууртай гэдэг нь бас хөдөлмөрч авах байгаас. Тэгэхээр хоёулаа зураг яс дуусгаад найзартай үзүүлье. Нисдэггүй. Би нөгөө нэг сайн зурж чаддгүй юм чинь гоё ингээд цэцгээс зурчих заяа. За. Гэт гой өнгөнгийн цэцэг зурнаа. Ягаа өнгөн эмэгтэй хүмүүсийг дуртай байдаг болохоор яг гой ягаан цэцэгнөө зурнаа. Шүүдэрхээ. Бид нэр зураг зурх тусам
Яадаг вэ гэхлээр бидний төсөөлөн бодох чадвар нэмэгддэг. Тийм үү? Тэгэхээр зурган дээр бас яадаг вэ гэхлээр бидний бодит байдал дээр байхгүй зүйлсийг бий болгож болдог. Шүдэрхэн чи хөөгөлдөн кинонд дуртай юу? Би дуртай. Гэтэ хөөгөлдөн кино бид амьдрал дээр хизээш байдаггүй ш, тийм ээ? Хөөгөлдөн кино бодит дээр байдгүй гэж юу? Би бороо ярьцлаа. Хөөгөлдөн киноны бааtruуд маань бидний яг хажууд гарч ирээ бидэнтэй хамт байдаггүй штэ шүдэрхэн. Тэгдэг тий. Тэгэхээр түүнийг ах иш нар маань зурж идэг ахын. Хөөгөлдөн кино зурж идэм үү? Тийштэй. Хөөх би тань мэдээгүй юм байна. Тэгэхээр нисдэггүй. Цаг 30 минутын хөөгөлдөн кино хийхэд бол хідэн зураг зурна гэсэн үг ээ. Бүгд зурдаг гэсэн үг үү? Хөөх тэгвэл зөндөө их таагаад ах иш нар тэгвэл маш их зураг зурдаг байх нэ. Бидний баярлуул. Бидний инээлэхийн тулд ингэж их хөдөлмөрлөдөг байх юм. Нисдэг компьютер зураад дуусчихсан. Дууссан. Энэ бол миний зорсон зуны ойлрол. Зуны ойлрол одоо дуусаад хүйтэн болж байгаа боловч зун гоё цэцэг наваад идэгдэг маш гоё. Шүдэрхэн. Зам болохоор чинь дандаа ногоон цэцэг навч ногоор тийч яга ногоонг ашиглаагүй юм бэ? Ногоонгийн харандаа байхгүй юм. Тийм биш. Харин минийх болохоор амар үйлрэл тэр чигээрээ намар болохоор мод цэцэг шаарлаад хөгцүүл ингээд ундаг учраас би шар өнгөө зорсон. Тэгээд хүүхдүүд сургуультай явдаг учраас би сургууль зорсон. Нэрээ намар бидний 9 сарын нэгэн болоод бидний хичээл хийдэг шүү дээ тийм ээ. Стагай зорсон байна баярлалаа гэжтэй. Баярлаа. Найзуудаа өнөөдрийн мөнхийн хатгын нэвтрүүлгээр бид нэр альва зүйлийг бүрэн гүйцэд хийж дуусгах, ихсэн зүйлээ дуусгах талаар сурч мэдэж авлаа. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал. Ихсэн зүйлээ заавал дуусгаж яваарай. Ингээ найзуудаа өнөөдрийн мөнхийн хатгын үгээр өндөрлөж байна. Харанхуйч. Биш ээ. Мөрөдөлтөө нисцгээ. Харанхуйч гэрэлтэй. Хааны хүүхдүүдээ баяртай.